Эрхэм үзэгч та бүхнийхээ амрыг ирэн мэдчилье. Монгол Улсын Батлан хамгаалах салбарын бодлого зорилт, зэвсэг түвшний үйл ажиллагааг сурталчлан таниулах эрхэм зорилготой эх орны төлөө нэвтрүүлгийн маань энэ 7 өдрийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Дуулах студийн уран бүтээлчид бид бүхэн нэвтрүүлгийнхээ эхэнд зэвсэг түвшний жанжин штаб, цэргийн дөвжийн эрдмийн чуулга, Монгол цэргийн музей дуулах студ хамтран 14 дахь жилдээ зохион байгуулсан Цагаан сар Монгол түмний уламжлалт их баяр 2016 шилдэг тоглолтуудыг төвөрлөн хүргье. Бичин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Улаанбаатар цэргийн хүрээний анги байгууллагын донд зохион байгуулсан Цагаан сар Монгол түмний уламжлалт их баяр тэмцээн Монгол улсын засгийн газраас баримталж буй үндэсний соёл урлагийг нийтэд сурталчлан таниулах, Монгол соёлын нөлөөллийг дээшлүүлэх, давтагдшгүй чанарыг баталгаажуулах замаар Монгол үндэсний соёлыг дэлхийн соёлын ололтод нийцүүлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд Монгол түмний ахуй амьдрал, өв соёл, ардын уламжлалт ёс заншлыг эрхэмлэн дээдлэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилгын дор Монгол улсын зэвсэг түвшний жанжин штаб, цэргийн дуучин эрдмийн чуулга, Монгол цэргийн музей, Батлан хамгаалах яамны дуулах тэлэлцүүдийн хамт олноос хамтран 14 дахь жилдээ зохион байгуулсан Цагаан сар Монгол түмний уламжлалт их баяр тэмцээн энэ оны 1-р сарын 26-наас 28-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээний эхэнд багууд сар шинийн баяр болон ардын уламжлалт ёс заншлыг харуулсан өөрийн анги байгууллага, багийн бэлгэдлийг илэрхийлсэн мэндчилгээг урлагийн бүхий л төрөл хэлбэрээр илэрхийлэн өрсөлдсөн юм. Тэнгэрээзэнд хааны зэрлэгийг томонд түгэй! Толгой цаавхан бодосгоо! Тэнгэрийн дор мөнхдөр шивөө! Тэнгэрийн зэрлэгийг дагцгаа! Ахстайсаа хүнд сугаа! Алдаг үрсээ хайр сугаа! Өнөр олноорон өнө мөнхөд цагаан өдөөний баярыг хаврын тэргуун сарын шинийн нэгэнд тэмдэглэс сугаа! Удаах тэмцээн Монгол наадан нэртэй. Энэхүү тэмцээнд баг тус бүрийг төлөөлөн нэг эмэгтэй гишүүн оролцож, бусад багийн оролцогчдтой Монгол үндэсний уламжлалт тоглоом болох шагаагаар морь уралдуулж наадлаа. Зурхаагаас иргсэн морьд энэ тэнцүүхэн давхиж, Монгол наадмын уламжлалын дагуу буусан морьдын тоогоор урагшлахын зэрэгцээ. Сар шинийн баярын бэлэгдлийг бодож, Азийн дөрвөн бэрх буулгасан бол дөрвөн шагаагаар урагшлан барианд ороход Батлан хамгаалах их сургуулийн Эрдэнэ багийн оролцогчийн морь төрүүлж, зэвсэг түвшний тэг 17 дугаар ангийн барилгачин дайчид багийн оролцогчийн морь аман хүзүүнд давхиж, зэвсэг түвшний тэг 16 дугаар бригадын Төмөн үлзий баг, 150 дугаар ангийн Хамаг Монгол баг, 350 дугаар ангийн Инхийн хөлөг баг, тэг 32 дугаар ангийн Онч мэргэн багийн оролцогчдын уйсан морьд айрагдлаа. Баяр хүргэе. Түүний дараа зэвсэг түвшний тэг 16 дугаар бригад оролцогч Аззая багтаан 8 оноо авчирсан байна. Баяр хүргэе. Дараагийн тэмцээн заавал дуулах дууны тэмцээн байлаа. Энэ тэмцээнд оролцож байгаа ангийн удирдлагын төлөөллөөс их говийн догшин ноён хотогт Данзан Аравжаагийн зохиол Үлэмжийн чанар дууг дуулж өрсөлдсөн билээ. Батмийн дундаас дэдгэрсэ баллын амтанд дуурамаар баясгалантай хөөрхөө царайг чинхөө бахархаад баршууби
Харин Монгол ухаан нэртэй тэмцээнд анги тус бүрээс нэг эрэгтэй оролцогч багаан төлөвлөн бусад багийн оролцогчтой дэмбэ наадаж өрсөлдлөө. Тэмцээнийг суглааны онолтоор тааруулж хасагдах журмаар зохион байгуулсан бөгөөд Зэвсэг түвшний тэг 17 дугаар ангийн барилгачин дайчид багийн ахлагч Монгол улсын засвал тэргүүн ахлагч зэвэг тэргүүллээ. Харин ардын харилцаа дууны тэмцээнд удирдамжинд заагдсан Монгол ардын Сүнжидмаа, Алгирмаа, Болзоо, Сумьяноин, Ламбугай, хожгор тожгор зэрэг дуунуудаас суглан багууд онолтын дагуу дуулж өрсөлдсөн юм. Сайхан жууяр үсгүй Сумьяноин хүлээгээд л байна уу? Хүлээхээр барах уу, удахгүй ирнэ гэсэн шүү. Сумьяноин чирхээс өнгөрсөн баха. Хөөёрөө. Тэрний хооронд Ламья намайг дагаад алт мөнгөөр гоё явсан сайхан биш үү? За яшгаа Ламья минь. Сумьяноин дээр очсон болдохоо бэлзэг юугимэн эргүүлж өгнө жууяр минь Бэлзгээ өхийхэн истэнэ ламгай минь би бодод сэтгэлдэн унжираа дөгсөн бидтэй Бэлзгэний ханаас өнчөндөө байвал биргийн мамага дуудаж ирээд аваарай Баатар гэсэн байна. За энэ жилийн тэмцээнд Монгол цэргийн музей хамтран оролцож би Монгол хүн бид Монгол цэрэг асуулт хариултын тэмцээнийг зохион байгуулсан билээ. Багууд Монгол цэргийн түүхэн замнал, Монгол цэргийн музейн үзмэр, хэдүүлгэн зүйлтэй холбоотой асуултуудыг суулж 1 минутын хугацаанд хэлэлцэн хариулах ёстой билээ. Энэхүү тэмцээнд Зэвсэг түвшний 150 дугаар анги мандайлан оролцлоо. 1978 онд маршал цолоолгосон. Энэ удаагийн тэмцээний ерөнхий шүүгчээр ардын дуудуулагчдын улсын уралдааны тэргүүн шагнал Монгол улсын гавьяа жүжигчин Үинч шүүгчээр Зэвсэг түвшний жанжин штабын ажиллагааны удирдлагын газрын эргэн цэргийн харилцааны хэдсэн мэргэжилтэн хошууч хүрлээ. Ардын хөгжмийн багш Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Батнасан, дуучин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Хишиг Баяр, Монгол цэргийн музейн мэргэжилтэн докторант Нямдорч нар ажилласан билээ. Тэмцээний нэгдсэн дүн гарахад тэргүүн байранд Зэвсэг түвшний тэг 17 дугаар ангийн барилгачин дайчид баг, Дэд байранд Зэвсэг түвшний 150 дугаар ангийн хамаг Монгол баг, 3 дугаар байранд Зэвсэг түвшний тэг 16 дугаар бригадын Түмэн үлзий баг,
Тусгай байранд зэвсэг түвшний тэг 32 дугаар ангийн онч мэргэн багууд тус шалгарч шилдэг хөгжөөн дэмжигч багаар зэвсэг түвшний 350 тэг 32 дугаар ангиуд тодорсон юм. Мөн шилдэг удирдагч цом өргөмжлөлийн эзнэр зэвсэг түвшний тэг 16 дугаар бригадын захирагчийн орлогч цэргийн хангалт үйлчилгээний дарга хошууч Хатанбаатар, шилдэг дэмбэчнэр зэвсэг түвшний тэг 17 дугаар ангийн тэргүүн ахлагч Зэвэг, шилдэг дуучнаар зэвсэг түвшний 311 дугаар ангийн оролцогч жолооч Шин Баяр, зэвсэг түвшний тэг 13 дугаар ангийн бэлтгэгч Мядаг Адам нар шалгарлаа. Энэ удаагийн тэмцээнийг хүнсний манлай үйлдвэр талах чихэр хувьцаат компани ивентэд гэж шилдэг баг тус бүрдээ сар шинийн эдэ бэлгэлсний зэрэгцээ. Цэргийн дуужгийн эрдмийн чуулган хамт олон үндэсний найрал хөгжимчид авьяаснуудаа дэмжиж хамтран оролцсон юм. Ийхүү сар шинийн баярыг угтаж Монгол ухаан, Монгол дуухур, Монгол наадан, Монгол ёс заншлаан дээдлэн хүндэлж дэлгэрүүлэн өвлөж наатсан цагаан сар Монгол түмний уламжлалт их баяр тэмцээн маань 3 өдрийн туршид амжилттай явагдаж өндөрлөө. Тэнгэр заяата босоо хиймэрт Монгол түмний минь буян заяа ашид дэлгэрч хаан язгуурт омог төгөлдөр дайчин ирсэн минь суу алдар игнэгт мандан бадархалтугай. Эх орны төлөө нэвтрүүлэгтэйгээ хамт байгаа үзэгч танд баярлалаа. Өргөжлүүлэн Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Соломонгийн сар шинийн баярт зориулсан мэндчилгээг үзэгч танд хүргье. Улс орныхоо батлан хамгаалах үйлсэд зүтгэж байгаа генералууд, офицерууд, цэргийн бусад албан хаагчид, батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа манай бие бүрэлдэхүүн ахмад дайчид, гадаадд цэргийн алуу хааж байгаа манай цэргийнхэн та бүхэндээ сар шинийн баярын мэндийг дэвшүүлж эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Өнгөрсөн он бол батлан хамгаалах салбарын хувьд амжилт бүтээлээр дүүрэн он байлаа. Өнгөрсөн жил бид нар хамгийн олон цэргийн анги байгуулах тухай шийдвэрийг засгийн газраар гаргууллаа. Архангаа, Говьалтай аймагт шинээр цэргийн анги байгуулах, за бусад 4 газар одоо цэргийн ангийг салаа ороод байсан нас өргөтгөж зохион байгуулахаар шийдвэр гаргасан. За цэргийн бодлогын үндэс баримт бичгээ бид нар шинчилж батлан хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогын одоо баримт бичгийг гаргасан. Энэ бодлогоо хэрэгжүүлэхийн тулд ойрын үед 4 хуулийг батлуулахаар ажиллаж байна. За өнгөрсөн онд манай цэргийн албан хаагчдын нийгмийн одоо асуудлыг шийдэхэд ахиц дэвшил гарлаа. 2015 он бол хамгийн олон цэргийн албан хаагч орон сууцнд орсон жил байлаа гэж хэлж болно. Бид нар 300 айлынх, 63 айлынх хөдөө орон нутагт бол 24-48 айлын орон сууцуудыг бол ашиглалтанд оруулж олон хүн одоо орон сууцныхаа асуудлыг сайжруулсан гэдгийг хэлэх байна. Энэ мэтлэнгээр манай салбарын ахиц дэвшлийг бий болгоход энэ амжилтанд хүрэхэд хүчин зүтгэсэн нийт одоо бие бүрэлдэхүүндээ ирж байгаа 40 жилийн одоо мэндийг дэвшүүлж 2016 онд одоо улам их амжилт гаргахыг хүсье өрөөё. Манай цэргийн албан хаагчид болон бие бүрэлдэхүүн, за гэр бүлийнхэн ахмад дайчдаа одоо эрүүл энх сайн сайхны өрөөлийг өргөн дэвшүүлье. Өнгөрсөн 7 хоногийн засгийн газрын хуралдаанаар үндэсний аюулгүй байдлын тухай, Монгол улсын батлан хамгаалах зэвсэг түвшний тухай, цэргийн албаны тухай,
цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай, төрийн болон албаны нууц, мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулиудыг тусал санаачлагчид уламжлахаар тогтжээ. Мөн 2016 онд энхий дэмжих ажиллагаанд зэвсэг түвшний цэргийн баг оролцуулах болон олон улсын хамтарсан сургалт дадлага зохион байгуулах арга хэмжээний жагсаалтыг Батлан хамгааллын сайд Соломон танилцуулан батлуулсан байна. Энхий дэмжих ажиллагааны олон улсын сургалтын нэгдсэн төв буюу зэвсэг түвшний 311-р анги Аз номхон далайн бүс нутгийн сургалтын төв боллоо. Энэхүү батламжийг Америк нэгдсэн улсын номхон далайн командлын ажиллагааны удирдлагын газрын дайшлагын бодлого хариуцсан дарга бригадийн генерал Джон Хиллер 311-р ангийн захирагч хурандаа ганц сэлэмд гардуулж амжилт хүслээ. Афганистан улсад явагдаж буй НАТОгийн тэргүүлсэн шийдвэртэй дэмжлэг ажиллагаанд Америк нэгдсэн улсын зэвсэг түвшинтэй хамтран үүрэг гүйцэтгэх Монгол улсын зэвсэг түвшний цэргийн хамгаалалтын ороотын 3 дугаар ээлжин дэд хурандаа төгс эрдэнэ захирагчтай цэргийн багийн 100 гаруй цэргийн алба хаагч өнгөрөх 7 хоногт Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлсэн юм. Өнгөрөх 7 хоногт Америк нэгдсэн улсын засгийн газрын санхүүжилтээр зэвсэг түвшний сургалтын нэгдсэн төвд 4 том барилга байгууламж ашиглалтанд орсон нь 250 хүний судалтай соёлын төв, 20 машины автогараж, нэг удаа 28 хүн усанд орох боломжтой цэргийн халуун усны барилгыг бохирын системтэй мөн уурын зүхний барилга зэргийг Монкон Construction гүйцэтгэн хүлээлгэн өглөө. Гал бичин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан зэвсэг түвшний Жанжин штабын удирдлага бие бүрэлдэхүүн их орон зэвсэг түвшиндээ нэгэн сэтгэлээр үүргээ гүйцэтгэж ирсэн бэлтгэл болон чөлөөнд байгаа 300 гаруй ахмад буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн үеэр 60-аас 80, 90-ээс дээш насны ахмад буурлуудаа онцгойлон хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулсан юм а. Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дараагаар ахлуулсан Батлан хамгаалах яамны дэргэдэх гендерийн орон тооны бус салбар зөвлөлийн бүрэлдэхүүн 2016 оны анх дахь хуралдаанаа өнгөрөгч баасан гарагт хийлээ. Тус хуралдаанд гендерийн үндэсний хорооны гишүүн, үндэсний шинжээч амгалан хүрэлцэн ирж, гендерийн тэгш байдлын талаарх үндсэн ойлголтууд, гендерийн эрх тэгш байдлыг хангах бодлого, түүнийг хэрэгжүүлэх механизм сэдвээр лекцээр хийсэн юм. Улаанбаатар цэргийн өрөөний анги байгууллагуудын дунд дөрөвт хичээлдээ зохион байгуулагдаж ирсэн Монгол цэргийн Жавха уралдаан эх 2 дугаар сарын 23-наас 4 дугаар сарын 24, 4 дугаар сарын 29-ноос 5 дугаар сарын 28-ны өдрүүдийн хооронд 2 үе шаттайгаар явагдах болсон талаар нийслэлийн цэргийн штабын дарга Хурандаа Голбаатар мэдэгдлээ. Зэвсэг түвшний 95 жил, Монгол цэргийн музей үүсэн байгуулагдсны 50 жил, Монголын театрын музейн 25 жилийн ойг тохиолдуулан Монгол цэргийн музей, Монголын театрын музей хамтран дэлгэцэнд мөнхөрсөн цэргийн дүрм товц үзэсгэлэнгээ дэлгэж байна. Дээрх үзэсгэлэн 3 дугаар сарын 1-ний өдрийн хүртэл үзэгчдийн хүртэл болно. Дуулах студийн уран бүтээлчдийн бэлтгэн хүргэдэг эх орны төлөө нэвтрүүлгийн маань ээлжид дугаарын түрээд өндөрлөж байна. Бидэнтэй хамт байж бидний бэлтгэсэн мэдээ сургалыг үтсэн эрхэм үзэгч танд баярлалаа. Монгол түмэн элгээрээ инх хамгаалан төрлөөрөө төвшин сайхан байж юу сансан 9 цагаан хүсэлт нь сэтгэлчлэн бүтэж байхын үлзийтэй өрөөлийг өөд нь өргөн дэвшүүлье. Эрхэм үзэгч та бүхэн сар шиндээ сайхан шинэлээрэй.